За амармаглан байцгаана уу. Өрийн тэнгэр подкастыг сонсож байгаа та бүхэнтэйгээ ташууруулаач мэдчилж байна. За өнөөдрийн ярих сэдв жирэмсний үеийн Умаан булчингийн чангарал буюу за бидний хэлдгээр тооносын талаар ээжүүд маань маш их санаа зовдөг тийм. За тэгвэл өнөөдрийн дугаараар бид энэхүү үзэгдлийг зөвхөн нэг өнцгөөс бос. За барууны шинжилгээ ухаан дэлхийн нийтийн хандлага болон за эртний бөөм мөргөл өвөг дээдсийн маань гүн ухаанд хэрхэн тайлбарладаг талаар харьцуулан ярилцах болно. За энэ бол зүгээр нэг өвдөлт биш. Энэ бол бие мах болон сүнс энергийн гүнзгий хил юм шүү. За эхлээд шинжилгээ ухаанаа ярий. Тэгээ аливаа зүйлд эхлээд бол шинжилгээ ухаанч хандах хэрэгтэй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухаанд тонусыг хэрхэн үздэг юм бэ? За олон улсын анагаах ухаанд үүнийг тийм Умаан булчингийн хит чангарал. За эсвэл жирэмсний хожуу үед бол Braxton Hicks буюу бэлтгэл бацлалт гэж хуурамч дохио өгöd байна. Эсвэл бэлдээд байна гэж үздэг. Төрхөд доошо бацлаад байна шүү дээ, тий? Тонус гэдэг чинь. За ингэж хоёр ангилж үзээд байгаа. За барууны эмчнэр тэгээд тонусыг бол шууд өвчин гэж оншилгоос илүүтэйгээр бие махбодын стрессийн хариу үйлдэл гэж үздэг юм байна. За шинжилгээ ухааны баримтаар бол нөгөө байнга л ярьдаг тий стрессийн даавар кортизол гэдэг ээж их тийм хит их ажиллах, нойргуудах, сэтгэл санаагаар унах үед цусан дах кортизол хэмээх нөгөө стрессийн даавар чи ялгараад эхэлнэ шүү дээ. За энэ даавар нь булчинг агшаах үйлчилгээтэй байдаг. За дараагийн том шалтгаан гэх юм бол шингэний дутагдал. Биед ус дутагдахад булчингийн агшилт үүсэх хамгийн түгээмэл шалтгаан болдог гэж. За умаач гэсэн тийм үү булчин учраас шууд хатуурч хариу үйлдэл үзүүлдэг. Тийм учраас шингэн зүйлээ маш сайн авч явах хэрэгтэй байна. Манай ээжүүд маань нөгөө ширгээс ус эсвэл эренбэлсэн усаа уух нэ. За хамгаалах механизм гэд бас яриад байгаа. Гадны нөлөө тийм үү хит их ачааллаас үр хөвөрлө хамгаалахын тулд умаа өөрийгөө хуйглаж чангарч байгаа физиологийн процесс үйл явц. Ээжээ та хит их ажиллаад байна шүү дээ. Жаахан амар хөлөөс агаад хэвд амар л гэсэн тохио гэж. За тийм ч учраас дэлхийн бусад оронд тонус өгс үед шууд им тариагаар бөмбөгдөхөөс илүүтэйгээр шингэн зүйл сайн болгох, орчноо солих, магний гэдээ ирдсэн байгаа шүү дээ. Магнигийн хэрэглээг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн эмчилгээ хийхийг өртөл болгох юм байна. За хоёрдугаарт нь юм бөөм мөргөл болон буюу эртний монголчуудын гүн ухаанд юу гэж үздэг юм. Тэ. За шинжлэх ухаанд юм булчин даавар гэж ярьдаг бол эртний тэнгэр үзэлд үүнийг сав ертөнцийн дөргилт болон сүнсний холбоос талаас нь тайлбарладаг. За бөөм мөргөлд ээжийн эхийн умааг зүгээр нэг эргэтэн гэж үзэв. Энэ бол үрийн тэнгэрээс илгээгдсэн шин сүнсийг хүлээж авч боожуулдаг ариун сав бичил орчлон юм гэж үздэг. За тонус өөх үед буюу хевлид юм хатуурч өвдөхөр дараах хэд хэдэн шалтгаантай гэж үздэг. Бөөм мөргөлд. За нэгдүгээрт нь болохоор хамгаалтын бүрхүүл, энергийн бүрхүүл, цорох тийм үү. Хил ам, бузрын нөлөө гэж үздэг. За ээжийн эхийн сэтгэл санаа докторгүй байх. За эсвэл олон нийтийн газар хит их явж гадны сөрөг энерги хар цагаан хил ам атаачтанд орох үед за үрийн сүнс, хүүхдийн сүнс хамгаалтгүй болсон мэт мэдрэмж авдаг гэж. За энэ үед бол хевлид хөр өөрийгөө хамгаалахын тулд ээжийнхээ сав ертөнцийг хуйглах дохио өгч умааг чулуу мэт хатууруулдаг гэж. За эхний шалтгаан бол энэ. За хоёр дахь шалтгаан нь их хүрийн сүнсний үл ойлголцлоос болдог гэж. За хэрв ээж нь жирэмсэн болсондоо тийм үү дотроо эргэлзэх, хит их гомдлоо эсвэл хүүхдийн хүүсийг нь голж бодох зэрэг
одоо сэтгэлийн сэв тээх юм бол за нөгөө ирж байгаа сүнс түүнийг нь шууд мэдэрдэг. Намайг хүлээж авахгүй байгаа юм байна уу гэсэн одоо нөгөө үрийн гомдол нь ээжийн биед тооноос буюу агшилт болон илэрдэг гэж. За дараагийн 3 дахь шалтгаан бол нөгөө байглаасаа газрын эрчмээс тасрах. Тийм үү? Орчин үеийн хүмүүс одоо бид нар чинь байглаасаа маш их тасарсан. Бүгд одоо нөгөө балгас гэж ярьдаг тий. Орон сууцнд амьдарч байна. Дийлэнх нь. За бөөм өргөлд бол хүний бие дэлхийн ээжтэй үргэлж холбогдож муу энерги газарт шингээж авах ёстой гэж үздэг. Энэ холбоос тасараад бид хий буюу одоо за муу хийл гэх юм да. Муу хий хоролдоод тэр нь сав руу орсноор хөвлийг хатууруулж одоо өвдөлт үүсгэдэг. За та бүхэн анзаарч байгаа бол мянган жилийн настай тийм бөөм өргөлийн үзэл санаа өнөөдрийн өндөр хөгжилтэй шинжлэх ухаан хоёр яг л нэг зүйлийг өөр хэлээр тайлбарлаж байна. За шинжлэх ухааны хэлж байгаагаар бол стресс ба кортизол нь бөөм өргөлийн нөгөө хилээд байгаа сэтгэлийн сэв ба айдас гэдэг. А шинжлэх ухааны хамгаалах механизм нь бөөм өргөлийн хэлж байгаа үрийн сүнс өөрийгөө хуйглаж байгаа хэлбэр юм. За тиймээс ээжүүд маань тооноос өгсөн үед хоёр талт арга хэмжээг зэрэг авах хэрэгтэй. За эхнийх нь мэдээж тийм үү шинжлэх ухааныг даг. Ер нь аливаа зүйлд шинжлэх ухаанаар батлагдсан, нотлогдсон зүйлийг эхлээд дагах нь зүйтэй, судлах нь зүйтэй. Эмчийнхээ зөвлөгөөг сонсоо. Шингэн зүйл сайн уу? Магнигаар бие тэтг, сайн амар, унт. Тэ? За хоёрт нь нөгөө энерги талаас, сүнс талаас, бэлэг талаас. За энэ бол маш чухал шүү. Дотоод ертөнц рүүгээ тийм үү өнгөж, бясалгаж. За бясалгал гэдэг үг айгүй хэцүү сонсогдож байгаа юм бол зүгээр л хөвлийдэх үртэйгээ ярилцсан. Ээж нь чамайг хайрлаж байна. Бид хоёр аюулгүй байгаа гэд хэлээд сүнсийг нь тайвшруулах хэрэгтэй. Газарт тийм үү хөл нүцгэн алгаж за одоо хөл одоо хавар болж учраас за 100 бол сайхан хөл нүцгэн цэвэрхэн хөрсөн дээр алхах штэ тий. За тэгээ байгальтаа гарнаа. Дэлхийн ээжтэйгээ холбогдоод доторх одоо нөгөө муу хий стрессээ гадагшлуулаа. За тонус дээр ийм л зүйл яриа да. Ер нь бол байдаг зүйл гэхдээ анхаарах юм бол энэ маш бага байж болно. Тэг. Ямар ч байсан нэг им уугаад л өнгөрчих өвчин бол биш. Энэ бол шинжлэх ухаан болон сүнс энергийн төвшөнд танд өгж байгаа одоо маш том дохио анхааруулах дохио та амрах хэрэгтэй. Бие нь өвдөж байгаж цаана нь таны сэтгэл болон тийм үрийн тэн сүнс аргадуулахыг хүлээж байгааг үргэлж санаарай. За ингээд тооносын тухай иймэрхүү мэдээлэл байна. За дараагийн дугаараар за би харин тэр аутизмын тухай ярих уу жаахан байж байгаад ярих. За түр баяр.